Манай сувгийн аяллаа бичлэгүүдийн Хонконгийн цуврал бичлэгүүд ороод дууссан. Одоо Хятадд хэдэн сонирхолтой газраар орсноо хүргэж байна. Эхний үзүүлэх газар бол Хятадын томоор 3-т ордог Цэнгэг ус нуурын ирэг дээрх амралт зугаалгын газраар ажиллаж байгаад хаягдсан нэгэн газарт өнөөдөр очино. Энэ газар 2000-ад оны ихэнх үед хаягдаад намайг очиход даруй 20 гаруй жил болчихсон байсан. Яг яагаад орхигдсон талаар мэдээлэл төдийлөн байхгүй байсан ч дампуурсан гэх мэдээ байдаг юм байна лээ. Энэ газар нь түрүү хэлсэнчлэн нуурын ирэг дээр байдаг амралт зугаалгын газар тул хотоосоо бага зэрэг зайтай байдаг. Уг газар анх судалж байхад хүмүүс чөлөөтэй ороод яваад байсан бичлэгүүд байсан ч намайг очих үед буюу 26 оны 1-р сард байдал өөр болсон байсан. Би мэдээгүй шууд үүдэнд нь таксинаас буухад хамаг хаалга нь хаалттай хашаага мөн шинчилж хамгаалагч хүртэл үүдэндээ суулгаж байгааг харсан. Үүдэнд нь шууд буусан хүн энэ бүгдийг хараад толгомдоод зураг бичлэг шийдэж чадаагүй ойр хавь нь бас хөнгүү шахуу газар учраа хамгаалагчийн анхаарлыг татахгүйгээд хашааг нь дагаад гэмгүү мэт царайлаад явхаас өөр аргагүй болсон. Явж орчноо судалж байгаад тийшээ орох ганц арга байгаа нь жижиг уулыг давж модон дотор явж орох юм байна гэдгийг ойлгоод тариалангийн бололтой талбай дундуур яваад зорьсон газрынхаа хашаан дотор нэг юм нэвтэрсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ газарт ирсэн зорилго нэгт бол гэгээ тасраагүй байгаа дээр хуучин нохой зодтолдуулдаг байсан аренаг очиж үзэх. Хоёрт харанхуй болох үед сүнстэй гэгддэг энэ зураг бичлэг хийгдсэн газарт очих. Ийм хоёр зорилготой байсан. Мөн хамгаалттайг нь мэдээд бас хамгаалагчт нь аль болох баригдахгүй явах гэсэн зорилготой энэ бичлэгээ эхлүүлцгээе. Тийш орж ирэх гэж сая бүр тэр доороос модон дондор өгсөд хашаа татчих. Хоёр ч хашаа давбуу яв. Тэгээд ингээ гарч ирсэн тэнцээ нэг камер байгаа тань. Мэдхгүй ажилдаг үг нь өстой мэдхгүй. Энд ихтэй аль бүр 20 жилийн өмнө хаягдсан гэр тэр үеийн бол камер биш л байна л та. Энийг ийм даюукийн хөшөө шиг дурсгалын тий газар шиг юм бол байна. Би одоо зүгээр уцаар төр зуртай хийж байгаа. Ийм хуучны сүм мөмийн хэм маягтай. Уул нь маш сонирхолтой газар байна. Нөгөө газраас ч ингээ үргэлжлээд зам явж байна. Энэ замаар ингээ буугаад ирлээ. Бууж байна. Фокус нь мөчрөн дээр унаад байна. Тэ цаашаа харц юм уу? Би ч нөгөө нэг сүнс сүлгэртэй газар ирж байгаа гэсэн утгаараа жоо орой өрөөд ирлээ л дээ. Тамаа болж яхад. Нэг жоохон ингээл ер нь нэг орох гэж уучраа олж итэл харанхуй болол тэгэл яг нөгөө тэ энэ одоо жуурн явах юм байна л та бүр. За өнгөрсөн зүгээр л яваа ятан. Юу ч болов юм шиг камер яаж явах юм. Дүрсээ. Тэг барил хэцүүдэд гэхэд. Юусэн бэ? Камер нь яриа шаашлаа сая. Гэрэл мэр за ингээ баригдах юм байна л та. Маш богинохон бичлэг байлаа. Ингээд төгөө баригдах юм шиг байна. Тэгтээ автоматар л ярилж байна л та. Битг. Бараг хутлалах таад. Бичлэг угаасаа гарчихгүй баг. Зүр яг фейлдсэн
бичлэгүүд байгаа ганц хоёр. Тэд нарт нийлүүлэл гаргаж болох юм да. Ачуу. Тэмөөз. Ямар ядаргатай их камертай юм ч гэдэг. Алхам тутамд камер. Одоо энэ камерууд нь ярих юм байна л да. Шалгарсан баг шүү. Зөө сая тийш явууг нь олсон байна уу? Байпаа харсан чинь угаасаа нөгөө орж ирсэн үүд чинь тэнцээв шүү. Нөгөө хүн байгаадсан. Угаасаа ингэж явах зүг юм байна. Энэ нөгөө нэг цагаан камер л бол угаасаа явах хэрэггүйсэн. Энэ нэг орхигдсан газар биш болцсон юм шүү. Амин янзлсан юм шүү. Юу ч болоогүй юм шиг яваа шин. Камер доогоор. Энэ нь бол ийм олон камертай газар юм чинь. Баригдах нь бол тодорхой байх. Зүр ядаж зүгээр хөөгөл явуулчихсан. Өөр асуудал үүсэхгүйгээр. Өөр та зүгээр шүү явнаа. Хятад хэлтэй хүмүүсээ оцолж өгөөрэй. Энэ юу гэж байгаа юм? Яваа болмол гэдэг юм бол. Ийм амар ярддаг гэрэл мөрөл тусгадаг камеруудтай газар гэж яаж мэдэх вэ? Болцсон гэж. Жорхогдсон газар л байсан шүү дээ. Бичлэгүүд дээр. Юу тавьсан юм бэ? Энэ бүр янзалж манслаад байгаа юм байна л да. Ардаа. Энэ юм тавьсан шүү дээ. Камер нь юм яриад тах тэгээд намайг барих гэж ирдэг юм бах та. Битг. Ашгүй замаасаа гараад ийм замаар орчлоо. Тэгэхээр юу байхгүй ч магадгүй. Камер. Воо энэ ардаа. Энэ үс устай байсан ч юм шүү. Өнөөдөр хинтэж хүн ямар ч хүнтэй таахгүй яг эндээс гарна гэвэл би л итгэхгүй байна тийм зүйлд. Ингэж улаан зан камерууд харагдчихад. Уул нүн гой газар гооз. Юу аврах юм биш цагирах юм биш. Ягаан довцтой хүн байна гэж орлоо. Чүү. Ханаа нураацсан юм ааш. Воо. Чээр солиотой нөгөө юм. Харалта. Сүнстэй байсан айл юм бол. Бичлэгэн дээр сарахт арай л өөр байш юм байсан та. Энд чи бас заяа. Нохоо зодтолтуулдаг байсан.
Нэг тийм цагирган тийм арена шиг юм бэл. Цирк шиг. Тэг голд нохоо зодтолдог гэсэн. Энэ байш мал хангалттай сүнстэй юм шиг л харагдаж байна. Тийм үү? Тэр нохоо зодтолдог гэсэн аренаг бол би бараг олчлоо. Тэн чинь нэг юм цагирган тийм байш юм аахгүй. Юуг бол харин сүнс мүстийг нь бол харин мэдэхгүй байна яг үнтэй. Одоо харанхуулч бүр болохгүй те. Вау. Тэр өн миний яриад тэр нөгөө нэг нохоо зодтолдог байсан гэдэг чинь энэ. Ийм дуургай байш байсан байхгүй. За ямар ч намайг бол одоогоор хүү амтаа хөөгөөгүй байна. Гэхдээ эсвэл тэгээ камераараа харсан ч тоодгүй юм болов уу? Мэдхгүй яа тийм. Өөр хардаа эндээсээ ирүүлэхгүйгээд ингээд аминдаа торлж өрцсөн юм шүү дээ. Хүмүүсээс заваар тгүүл эндээс усаар нас ирд юм байна л та. Ээш нэ орохгүй гэнэ үнэхээр үзэж яа нэрэ те. Гэтэ миний орсон замаар бол гайгүй л бил шүү дээ. Явж болдог юм лээ. Энэ голыг руу очихын тулд бол өстой заваар л явдаг юм шиг байна та тий. Ишээ очихын тулд энийг зав байна гэж хараадсан чи юу юм бэ? Багцхэр юм бод хөөгцөн л шүү дээ. Нөгөө тэнэг хонхоо аваад ирсэн шүү дээ. Хонконгийн бичлэг үзэн хүмүүс ойлгоогүй л хэл та. Хонконгийн бичлэгэн дээр нэг сүнс мүнстэй газар аваачаад тэгээ тэрийг ингээд сүнс нь ойртохоор цахилгаан соронзон долгион ялга болдог ч гэнэ үү тэгээ тэр үр дуурах хэвээр тийм хонх авч очсон. Хонконгийн Так гэдэг сүнстэй сургууль дээр гисэн ч харамсалтай мэдхгүй. Нэгч дуургаагүй. Хүний урманд ядаж нэг удаач дуургаагүй. Сүнсэн тоогоогүй юу? Юу яагаагүй юу? Сүнс нь байгаагүй юу? Эсвэл миний тэр маань эвтэрхий юм болж таарсан уу? Мэдгүй. Энэ авар хантаас нь дуулан байна. Энэ надад тэг сони юм а тий. 20 жилийн өмнө хаягдсан хантаа зул биш бах юм. За энэ зодтолтой газар л өөр замаар очих зам байж магадгүй. Энэ харалт ингээ хуулцсан байна тий уулна. Энэ хэсгийг. Тэг шинэ ажлаа яагаад хийхгүй хайцсан тий. Миний нөө ирсэн юу ч тэр биш төгшөө. Би энэ уулыг давж ирсэн байхгүй. Цаанаас нь. Сүртэж уул биш байлээ л дээ яг үүндээ. Энэ хошууны хажуугаар гарч ирсэн байхгүй. Тэн дээр бас нэг хийт шиг юм байгаа юм байна да.
ихлэ сүнсдэг болсон дэр юм уу? Бид нар нохоо зодтолдог гэсэн бас юу нэг сонирхолтой заяа. Тинч таг. Нөгөө байшин чинь доор. Ячих цаачтай. Бүдгүү газар болчих дээ. За явлаа. Шататаад юу зүтсэн мэлээ. Цооч. Хаалган дээр хүн байсан. Даалга руу явахаар саяхан чи энэ хөөх. Өөр замаар нь тойрж орох гэж үзэв. За энэ хэсэгт болохоор нохоо зодтолдог байшин руу орох гээд модон дундуур нилээд явж үзсэн ч тийшээ орох ямар ч боломжгүй байсан тул энэ санаагаа орхиод сүнстэй гэгдэх байшингаа хайхаар явсан. Бүтэхгүй юм байна уу? Нохоо зодтолдог газар руу ингээ явчих гэсэн чинь битүү болчихлоо. Хэдэн байшин хараад ойртоод очсон ч нөгөө хайгаад байгаа сүнстэй байшингууд маань гэж эхлээд огт мэдээгүй. Хашаа машаа татсан юм шүү дээ. Тэр үед гол камер маань яагаад ч юм унтарсан. Тэгээд зөвхөн яриад бичигдсэн байгаа. Яг тэр үед нөгөө хайгаад байгаа байшингуудаа энэ байна гэдгийг таньж авсан. Сүнстэй чи юм байна уу? Сүнстэй гэдэг чи юм байна. Яаж яагаад орондоо тэгвэл. Тэгээд дараагийн хэсэг хугацаанд хяналтын камер байгаа зүгт биш. Өөр талаас нь эдгэр байшин руу орж болох нь гэж хайж байгаад олохгүй эргээд ирснээс үргэлжлүүлээд үзцгээе. Зуртаа паузлаад. Цаач зүцүү. Яг юм биш мэс. Гэтэ хартаа цаач зүчиж. Оо тэр хонгороо шүү дээ. Болж байгаа байхгүй юу? Сүнстэй газар гэдэг газар ирчлээ шүү дээ. Бас камерууд энэ. Гэтэ мэдгүй эдний камерууд юу нээжилтэй юм. Нүл доогуур нь явлаа. За. Өстө байшинда ирцэг гэж учиртай шүү.
ийш хамаагүй явахгүй байна. Сэвгүйш. Тэн мод дууссан юу шал цөмрөхөр. Энд чинь нэг охин. За ер нь ийм газар дандаа л тийм төвхтэй юм дөө. Амиа гомлж амаа орсон гэсэн. Тэгээд сүнсэн та шингэцэн тий. Хорогдсон. Гэдэг төвхтэй. Тэн чинь бүр зурагтай. Би одоо хэвлүүлэг хийж байхдаа та нарт ер нь бол үзүүлсэн л хэл та. Бичлэг хийх гэсэн үг л дээ. Тэр мотоц юм аа тохирд. Хүн дээр юм хин нэг ямар нэг юм ирж байгаа юмсан үрсэн. Сэлгэнд. Түрүүний хаалгаар болох ирсэн. Одоо явж үзнэ. Тийш гарч болох юм. Энэ ч үнэхээр creepy байж байна те. Чанаас л үгүйсэл. Энэ юу тохироод. Татцсан байсан л юм тийм шүү сархинд.
Эхний ордог байшин чи энэ. Тэр байшин руу орж чадаагүй те. За тэр сүнстэй байшин бол нэг тийм хөрс бох. Доошоо орсон. Тас юу гүчсэн. Зүгүрчгүй байна. Би цэвэргүй ямар нэгэн хурцлээ гэж бодсон. Дээр юм яхаар юм. Тэгсэн чинь над төрөх юм гэж байхгүй шин. Яг энэ дээр нь тухарсаа. Салхины гэсэн болов. Тэгээд зүгсэн энэ нөгөө нэг тоглоом шүү дээ. Ийм хэтийн тоглоом байдаг та. Даалгав шиг манай. Ямар амир хог мог хийсэн бэ те. Сэний орж ирсэн юм байна. Тэгээд нөгөө талаас нь дээд давхруудыг хаях гэдэг юм шиг санагдав. Хаалгүй юм уу? Шүр нураац юм дотор яваад байгаа юм шүү дээ би чи. Тийм бооз. Түүний давх гацсан хашаач. Тэтгэл болон байх. Тэр болон гас давх гат юм гэсэн. Цэцэн чи ногрох байждаг. Нэс ацтай тэрийг очиж үздэг. Тэгвэл би чи энэ хашаан дээр гарч утсан юм чи бүр.
За сүнстэй байшин маань тэгэл ойлгомж болчихлоо шүү. Энэ саяны нэг доошоо орчихсон баг. За гэхдээ энэ тэгэл зөвхөн тэндээ байхгүй л та сайн болох л гэж. Ядаж энэ хавцаана тий. Доошоо яаж бочлаа хөө. Энэ юм шиг хүмүүс. Йоо. Шалтгаалах чи юм шүү. Энэ үр боож өгсөй. Метр харсан бичлэгнийхээс өөрчлөгдсөн юм л да. Энийг ер нь хүмүүс өөрсдөө нураад гисэн юм шүү. Энэ ч харин юу гэлээ? Ийм шатар буугаагүй дээ. Нөгөө сүнстэй гэдэг чи энэ юм биш үү? Тэр болно юм байна. Би дүүл түрүү нөгөө талаас нь ирсэн биш үү? Сүнстэй гэдэг газар. За энэ дүүл жоохон байж тэгээд. Яа. Яг энэ юм. Энд нэг зураг өсөх нэр зэ. Би яг энэ сүнсээс ойлгоогүй байлаа сүнс гэдэг. Энэ булангаас доороос нь хараад байгаа мó эсвэл энэ талд нэг юм байх шиг тэр мэрийг шилээд байгаа мó тий. Тэгэхээр аль нь яг сүнс гэж хараад байгаа хүмүүс. Тийм зураг бол байсан интернет дээр. За окей, тэгвэл яг сүнстэй газар ирчээд байгаа юм байна. Тэргээ танихгүй болов шүү. Одоо нөгөө юм гаргаж ирээ. Чамд орж нэг юу вэ? Унт явж байгаа юм шиг сонсогддог шүү дээ. Уцаа бүр юунд хийчихсэн. Уцаа гаргаж ирээ транслейт тийм. Wow. Ингэхдээ бодлоо. Яагаад бодлоо гэж. Лабиш юм шиг. Ямар ч өөр юм нөлөөлөх юм байхгүй хол байсан шүү дээ. За тэгвэл үзье. За хэрвээ энэ чи хэм нэгэн байвал энэ хонхыг дарна уу гэд биччихлээ заяа. Йоо. Монголоор ойлгоод юм шүү. За би бүр хятадаар нь тэгвэл хэлчихье. Тоглуулж юм чи. 如果这里有人，请按铃。如果这里有人，请按铃。如果这里有人，请按铃。
Энд ч байхгүй гэсэн үг. Миний утас тэр юм холоос нөлөөлж гэж байхгүй дээ. Ойрхоноос л нөлөөлт юм л шүү дээ. Удаа харж үзье. Оо. Тэр утас Утас яаж нөлөөлж бас харс тээ. Утас нь холоос ол нөлөөлдөг юм бэл. Өөрт чийж нөлөөлд юм бэл. За, одоо шүү дээ би хэрвээ чи хин нэгэн байвал 2 удаа хонх дараа чи гэсэн хятадаар уншуулъя, ярүүлъя. 如果这里有人，请按铃。如果这里有人，请按2次铃。 Тэгээд уурахгүй заа. Сүнс нь болон дуургуул ингэж дуурах хэрэгтэй юм байна. Одоо би таарт уцаа ортолж үзүүлье. За камерын дээр Оо. За дахиад дууртаа. 2 удаа. За одоо 2 удаа дуургаа үзүүлчих.如果这里有人，请按2次铃。 Хутлаа орчуулаад юм болов. Тэр сая яагаад дуурсан бэ те? Би үзүүлээ гэдэг чинь. Би зүгээр нэг л алах нь ойрцсон л доо. Тэрнээс болсон юм болов. За. Болит. Жил балаа. Бахнаас юм балаа юм тэтгэл авчирч. Тэгээд хэм бэлтгэв. Тэг миний үзчихсэн мэтлүүд дээр яг ийм хүүж яг ийм хонх дуургаал тэгэл. Авчраал тавихаар нөгөөх нь дуурал. Бүр яриа маринд нь хариулаа заяа. Одоо ингээд юу байвал сүнс байвал те дуургаач гэдэг юм уу. 2 дуургаараа юм уу 2 дуурж өнгөргөл яриад идэм л шүү дээ. Би 2 газар авч явлаа. Хонконгны газар. Одоо Хятадны газар. Ямар ч юу байхгүй. Минийх бол өстө дуурсангүй. Би ингээ уцмуцаа ойртуулаа камерман ойртуулсан үед дуураад байхгүй. Тэр чинь биш болж таарч л та тий. Минийх л эвдэрсэн байж магадгүй. Уус эвдэрхий юм ирсэн юм байлгүй. Би Amazon-аас захихад нэг тийм юу байсан байхгүй. Сонирсан байхгүй. Дасахад уулан дуурах хэвээр. Тэн үе дуурахгүй. Үе ингээ нэг сон зөв хөдлөн гэж чичээд эвдэрхий юм байрал яваад байгаа юм байна л да. Тэр нэг янз янзын нэг юм гэрэл мэрэл гаргадаг юм л үүдэж тийм. Тэр би бол хэсвэртэй итгэхгүйсэн. Энэ бас арай яг бас нэг арай илүү сонирхолтой санагцсан. Нөгөөдөл бол тэд нар чинь бүр нэг сонь санагдаад юм аа. Гарида. Ёо. Зорж исэн яг сүмстэй газар нь яг орж ирж болж чадлаа. Тэгээд тэр нохоо зодтолтуулах газрыг үнэхээр харж ирсэн. За дахиад дуургараа. Биш энэ хол биш зүгээр.
我们再做一次吧。 Юу вэ? Яндаа. За хоёр удаа дуурах гэж одоо хийцэн. 如果这里有人，请按2次铃。 Жигэрсэ болидхүү. Юу вэ? Яг явах гэхээр нэг юм дуурч муунаад байгаа ч юм шиг те. Миний одоо бүр том камерны маань memory дүрсэн гэх юм амар санаа. Дүүрх болоогүйтэй болно. За яв. Том камер маань ч байхгүй боллоо. Аюу санаа юм болчихно. Яг үнэндээ. Энд дахиад юм байшин байна. Нөөч дулаан цаанд гарсан. Иш орч зүг. Энэ сүнс мүстэй байшин биш ээ. Саяных бол мөн байсан. Гэхдээ орж үзэл та. Тийм ээ. Орой. Бичлэг маань дуусчихсан боловч үргэлжлэхээр боллоо. Тэгсчиг сүнстэй байшин энэ ойлж таруул яах вэ? Юу вэ? Үндсэн камер маань байхгүй болчихлоо. Юу нөө? QR амшил гэж та. WeChat шүү те. Эднэртэй харилцах юм шүү. Хэрвээ та хулгаагаар энд нэвтэрсэн бол WeChat-аар холбогдно гэж. Яах ч юм те. За ирсэн замаараа явъя та. Машаагаа даваад, уулаад аваад. За одоо үргэлжлүүл ингэ бичлэг хийч. Мап харчлаа. Ингэж л явах юм шүү. За энэ нэг юм байна. Хаашаа л явах гэдэг та. За ийшээ явж үзье та. Яваал үзье. Энэ дээр бас нэг юм сүм шиг юм байсан шүү дээ. Энэ яг тийшэл хүрдэг зам байна. Тэгвэл тэр сүмийн нас үтсчихэл та. Чи сүртэй хонх нэг юу?
Оо. Сантлаа. Мэдгүй салют юм уу юу юм? Нэг юм дуурал шүү дээ. Онгохгүй юм байна. Ингээ гарчлах юм бай. Опа. Гайхамшигтай маа. Зүүн харагдчих тий. Вау. Хартаа. Бурхан шүү дээ. Энэ хартаа бүр ингэж мод нь бүр юугаа ингэ тагалцсан ба шүү дээ. Хүч мүж асаадаг юм аа. Арслангуудыг харуулна. Чөтө хамгаалж байгаа шүү дээ. Юм хоёр арсан чинь. Вау, тэнд бурхан ба шүү дээ. Вау. Юу дуурсан бэ? Тэнд камер бичиж. Демоц. Намайг хөчин. За явъя та. Амар хөдөг штэ. Йоо. Салгант лавдаг штэ. Яаж тийм амар газар ирсэн байсан чинь. За хашаад авсан газараа гарыг. То энэний хажуугаар л явна шүү дээ. Төгөр явах. Дахиад цаг нь халах та. За явъя. Шоо. Энэ камераас энэ ажилтг юм шүү. Энэ нуугыз хөшөө. Энэ камер бол байсан. Намаа орж ирэхэд. За ойлголоо. Ойлголоо. Түрүү энэ хашаагаар давж орчихсон юм. Энэ хүмүүс ингээд даваад хөвтөлцөн байгаа сте. Энэ дээд хэсгийг давхад арай амар болгоод. За одоо бичлэг хийж ихт бол гарч чадахгүй. Гараад ингээд доош явна гэсэн үг байхгүй. Тэр одоо бичлэгээ паузлана да.
Шат авч исэн чинь бас л хөөл. Ингээд модон дотор болон тариалангийн талбай дундуур яваад зам дээр гараад ирсэн. Зөндөө камерт өртсөн хэрнээ огт ямар ч хүнтэй таараагүй баригдаж асуудал үүсээгүй. Нохоо зодтолдуулдаг байсан газраа бол харамсалтай нь үзэж чадсангүй. Гэхдээ сүнстэй гих хуучин хоолны газар, ресторан эсвэл амралтын газарч байсан юм уу нөгөө газартаа бол амжилттай очиж бичлэгээ бол хийж чадлаа. Тэгээд аппликейшнаараа такси дуудаад хот руу буудлын руугаа явснаар бичлэг манд дуусаж байна. Өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзэж миний адал явдлаас хуваалцсан та бүхэнд баярлалаа. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.